Өглөө нэмийн амьдрал. За өнөөдөр 2026 оны 7 сарын 31-ний өглөөний 6 цаг болж байна. Их Монгол плаза дээр Ян Мэлэртэй Макс ах дээр бэлтгэл хийхээр ирээд байна. Сая бэлтгэл хийчээд гэртээ ирээд жоох юм идчээд унтаад одоо бараг өдөр болцсон байна. Тэгээ нэг жоохон шүл хийж идчээд энэ жоохон цогцолчээд тэгээ гарнаа. Ер нь бол миний одоо энэ зуны өдрүүд бол тэгэл өглөө бэлтгэл хийгээд хийхгүй бол өглөө би ямар ч байсан ингээ хийхгүйсэн ч гэсэн ер нь өглөө болгон ингээс ирээд босоод байгаа. Тэгээд буцаад эсвэл унтчихна. Тэгэл ирээл хоолндоо идэж уучаад тэгээ би одоо хоолойны дасгал хийж байгаа. Хоолойны дасгалаа хийн. Тэгээд эмнэлэг явна. Тэгээ би хөлөндөө бас эмчилгээ хийж байгаа. Recovery. Тэгээд дараа нь ганлоо яваад төмөр өргөөд тэгэл орой болчих юм дөө. Ер нь бол өдрөө тэнгэл өнгөрч байна. Заахан шүл хийж уучаад тэгээд гараа за. Ер нь бол төрсөн өдөр байлаа гэдэг нэг тийм амар онцгой сонин савдан спешиал юм байхгүй дээ. Зүгээр ер нь бол зүгээр л нормал өдөр. Би төрсөн өдрөө яг хүүхэд байхад жоохон байхад нэг гэрээрээ хоол мол идээд тэгээд би одоо хидтэй байсан болоо би нэг 10 хулаа хүрээгүй байсан баха. Гэрээрээ хоол идчихээ би аав жирээр нэг юм саксны бөмбөг авахулж ирсэн тухай үе. Тэгээ ингээ гадаа шийдэн дээр тоглоом заяа. Тэнгүүл нэг гадна талтай юм ууттай байдаг шүү бөмбөг шинэ бөмбөг чинь. Тэрийг ингээд авахгүй. Ингээд авч чадахгүй ингээд. Тэгээд тоглолдог байлаа. Нэг тийм хүнд бөмбөг л байсан тухай үеийг санагддаг л гэсэн. Тэгэл ер нь тэрнээс тэр мөрнээс ихэлсэн дээ. Саксанд дуртай болж болох бол тэр өтө хэдэн би л 10 бол хүрээгүй байсан баха. 10-наас. Тэгэл тэрнээс хойш ер нь гэртээ орохоо байсан дөө. Тэгэл годом. Хоолонд идэж уух, ус уух завгүй л тэмдэг байсан шүү. Гэртээ орох завгүй тэмж юм чи. Аим шигт. Ээжийн яг ийм зүгээр юм хар шүл амар гоё болдог. Гоё амттай тэгснэ гоё хурдан болдог. Ингээд махаа ягаад тэгээ дээрэс ингээ гурил хийгээд үнэхээр амар гоё зөөлхөн болдог байхгүй юу махцхан. Наа тэгээ төрсөн өдрөө яаж тэмдэглэх юм гээл тэгээд би тэмдэглэхгүй. Одоо лиг эхлэх төгссөн байна. Төгссөн ч 2 сар байна. Тэгээд өмнөдөө бол сайжирмаа байна. Тийм болохоор би ямар нэгэн зэлвэ өөр юм илүү дутуу юмд амар сатарахыг хүсэхгүй байна. Тийм их байна. За одоо гоё юу яасаа. Одоо хоолойныхоо дасгалыг хийнэ. Би угаасаа дуудуулахгүй нэг өдөрч байж чадахгүй яг бүтэж өгнө. Боломжгүй. Угаасаа насаараа сахтай болох шүү дээ. Хоолойн дасгал ч одоо ингээ аюу олон юм байна байхгүй юу? Олон төрлийн байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм болвол зүгээр юм амьсгалын дасгал хийж байгаа. Лаа үлээх гээд. Лаа үлээгээл амьсгалаа зөв хөвлөөгөр аваад ингээд дасгал байгаа. Цагаан лонх тоолох гэж байгаа. Хул тоолох гэж байгаа. А О гэж аваад одоо дуулах гаргах юу байгаа юм. Уухай гэж байгаа юм. Энэ яг зөв уртын дууны дасгал гэхдээ ерөнхий бүгдээр адилхан баг. Тэгээд
одоо ингээ амьсгалаа бас төгжих байгаа. Тэгээд хул тоолох сайрын 25 хул. Тэгээд бас сайрын 32 цагаан лонхыг нэг амьсгалаар тоолох. Шүч юу гэдэг вүлээ? Ийм 7-8 дасгал бол байгаа даахгүй. Тэгээд одоо хэдүүлээ гоё. 1 2 3-ыг хийчихье. За. Тэгээд ганц хоёр дуулаад. За. Одоо юм би 1 цагаан лонх, 2 цагаан лонх, 3 цагаан лонх, 99 цагаан лонх, 100 цагаан лонх. Хүү. Энэ ингээ үлмий дээр яадаг болохоор энэ юм бас амар ажил. Тэгэл энийг ингээ өдөрт 300 тоолдог гэдэг байгаа. Би бол 100 бол тоолдог. Одоо ингээд хамгийн доод өнгнөөс бүр ингээд дээшээ хүртэл уухаагаа. Тэгээ дээрээсээ батхаа доош та заяа. Энэ аяга гоё. За ингээд би нэг өдөрт нэг юм 30-аас 1 цагийг ер нь ингээд хоолойны дасгал болоод энэ дуунуудыг ингэж давтах дээр зарцуулж байна одоогийн байдлаар. За одоо нэг нөгөө саяныхаа шүлөө гэсэн уучаа тэгээд имлүүрөө юм бүр цаг өнөр талийлаа. Нэг юм имлэгт би имчилгээ хийлэгдэг. Манай ах их хоёрын имлэг байсан бил. Би тэгээ мэдхгүй саяхан мэдсээ. Үлчээс ам. Яваа тусч вэ. Тэгээд араас нь лазер имчилгээ. Тэгээ бас тийм имчилгээ. Нэг юм 3 имчилгээ өдрөд хийх чинь да. Би шагаа болгож байгаа заяа. Шагаа болохыг яадаг вэ гэхээр нөгөө нэг юм хэлээрээ тоосгоод тэгээд энэ юмны хүнд ингээд юм зайтай болгож өгдөг. Хэрэгтэй. Ер нь ярахад ч тэр, дуурахад ч тэр гэж багш маань хэлсэн юм. Үсээ ургуулад нөгөө нэг жоох юм буших гад байгаа. Тэгээ одоо нэг яг юм завсрын үе дээр ирчээд муухай секси тэгээ бооглоор нэг юм жоох хоёрын орт байгаад байна да.
Миний царай урд үнэт. За жоохон сонголт хийж аваад дасгал хийнэ. Амар дасгал хийнэ. Яг өдөр нуушлаа. Өдөр дэш. Гэтэ өдөр бити хаашаа гүс тэмэлгээрээ за. Ингэж үү? Аха. Ер нь бол хоёрт хит хийх юм. Дандаа яаш уцаатай нэг. За, доошо. Дэшээ. 1 2 дөрөв энэ ч гэсэн ажиллаж байгаа. Яаж юм? Юу нэг болчих. Тэгтээ жоох. Эсвэл изометрик гэсэн л тийм тийм. Оо яг тэр ухта энэ гүйц тэнэлэхгүй бай гэдэг нь болох дээрээ тухайн үеийнхаа доктортой тэрнээс хангаж өгдөг. Яг нурууцыг хаас өсгөө суулж ийн гэсэн. За тэгээд доош нь суулаа. Биш үстэй. Оо хэд их нүрэхгүй шаардлаа. Хэд их нүрэхгүй байна. Яа. Ээж. Залхуул аваа гэж юм. Дээрээс гэрэл тусаал. Хөлс гаралт хийдэл амар ажиллаж. Гялаа. Яа. Бэта. За дуусглаа. Хэмжтэйгээ илгэжлээ. Дасгалуудаа хийжлээ. Одоо сонголт хийгээд дуслаа. Тэг гарлаа явлаа. За урангал дээр ирсэн чинь тэнгэр бүрхээ бороо орох гээд амар. Би шорт бодолтой явж идэг. За яхтай одоо ороод төмрөө өргөе доо. Тэгэл сайхан болно доо. Ёо. Чичээрээ болцсон би анх.
큰 브레임. За ингээд гэртээ ирлээ. Одоо цаг яг сая харахад 10 цаг 36 минут болж ирсэн. Оройны. Тэгээд миний нэг өдөр нэг юм гэж л өнгөрлөө дөө. Нэх гоё ингээд нэг юм санаа хамаар болсон үедээ л нэг гоё. Төрсөн өдрөө тэмдэглэж үзье да. Эзэн нэг өдөр. Өнөөдрийнх шиг нэг ийм маягаар л энэ зам маань өнгөрч байна. Яг хөө нэмэгдэж байгаа юм гэвэл би зүгээр юм хоолны дасгал их уншиж байгаа. Юм дууны академид гэх юм уу? Академид явж байгаа. Тэр тусмаа бүр уртын дууны академи. Тэг яг хөө яг хүмүүс яг хөө янз бүрээр л яг яриа л хэдийн зарим хүмүүс сагсаа тоглохгүй ингээл инээ тэр гэл. Гэтэ надад бол тэр нэг их хамаахгүй. Би яа тэгвэл бэлтгэлээ хийдгэрээ хийж байгаа. Тэгээд хийх юмаа хийж байгаа. Цаг тухайд нь алдагдуулахгүй байгаа. Тэгээд дуу дуулах ч гэдэм үү яг энэ минь маань бол одоо лог ч юм уу те. Ингээд миний нэг юм хобби болохоор ингээд зүгээр юм салшгүй нэг хэсэг маань. Тэгээд ийм зүгээр завж хэлээд үедээ хоббигоороо тийм хүн иймэрхүү болж 18 нас хөгч ямар гоё юм бэ. Тэгэл нэг иймэрхүү өдөр өнгөрлөө дөө хөрх. Тэгэл маргааш яг л адилхан л бас нэг л өдөр л өнгөр. Тиймэрхүү байна. Өөр нэг тийм сонин содон гоцгойд юм бол байхгүй. Яг харах жоохон уйтгартай амьдарч иж магадгүй хаа би. Ядаж л төрсөн өдрөөрөө тий гоё юм хийчих мэйхгүй. Жоо уйтгартай. Тэгтээ хамаагүй. Миний нэг өдөртэй нэг өдөрч биш. Миний яг төрсөн өдөртэй маань хамт байсанд баярлаа. 2026 оны 7 сарын 31-ний өдөр би нэг ийм л юм хийлээ. Ингэж л өнгөрлөө. Тэгээд болоо. Баярлаа. Тийм тэгээ нэг хэлэх юм нь би нэрээ өнөөдөр нэг ээжийн тухай дуу юу яасан байгаа. Instagram-да, Facebook-тэй, тэгээ YouTube-тэй coverлаж оруулсан байгаа. Ээжтэй зориулаад одоо би төрсөн гэдэг чинь энэ бас ээжийн маань ч гэсэн ээж маань бас төрсөн. Тэгээ намайг төрүүлсэн. Тэгэхээр бас ээжийн маань бас баярын өдөр. Тэгээ би ээжтэй зориулаад амар их бодчихсон гоё дуртай дуу байгаа маа. Тэгээ би яг амархуу гэд дуучингаас нь бас зөвшөөрөл авч байгаа. Тэгээд ийм cover хийсэн. Тэгээ та бүхэн гоё сонсоорой. Татаж аваад сонсож байгаарай. Тэгээ би дараа нэг гоё аавдаа зориулж бас гоё нэг хаавын тухай дуу бэлтэж байгаа би одоо. Тэгээ чадах нь үгүй юу? Тэг cover-лыг гэсэн санаатай байна. Тэгээ айгүй их юм бодогдож байна. Янз янзын юм бодогдоод байна. Би одоо ингээ гоё бүр юм гэр студтэй болоод ингээ өөрөө гоё юутай олмоор нь те ингээл жоохон цалин байлангаас нэг ком авдаг ч юм уу. Дараасаар нэг мик авдаг ч юм уу, нэг чихвч авдаг ч юм уу те. Тэгэл одоо нэг хоёр спикер өсгөгч авдаг ч юм уу. Зүгээр янз бүрийн. Тэгэл одоо саксны хувьд гэх юм бол одоо би яг энэ мөнгөөрөө одоо энэ тренерийг ингэж бэлтгэл хийдэг ч юм уу, ингэдэг ч юм уу гэсэн зөв бодсон юмнууд бол амар их байна. Тэгээд бодож байгаа нөгөө нэг гоё үг гэдэг чинь нэг санаанд багтсан зүйл заяанд багтнаа гэж. Тийм ч тэгээд санаанда багтаажлаа. Тэгээд заяанд нэг өдөр багтах бах, багтаж эхлэх бах тиймэрхүү байна. Тэгээд энэ өдөртөө минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд би дараа хизээ влог хийхээс мэдэхгүй байна. Ямар ч тэр болтол түр баяртай. Дараагийн влогоор иргэн уулзцгаая. Баяр та. Сайхан амарцгаарай.